Чөтгөр шалгунуудаар дүүрэн энэ хотыг өдөр шөнөгүй ном унших Акума бас тэгээд Дроймон шиг хийдтэй Мефистогийн хоёр хүн л аварч чаддаг ажээ. Ажлын захиалганд доосч мөнгөгүй соёрт маань гинт ажлын дуудлага ороод ирчихв. Акумач нэг их тосон юмгүй угаасаа иймэрхүү сонин хэрэгүүд хорвоогоор дүүрэн байна. Надад тулаадах чи үнэндээ жижигтнэ гэд яриад байсан байхгүй юу. Тэгээд нэг их яриаг тоохгүй байсан чинь эмэгтэй болох Хина. Манай хоёр найз хоёулаа ижилхэн цагт ижилхэн өглөөр өгсөн. Бас дахиад өөр 3 хүн бас их ижилхэн цагт өгсөн. Танай газрыг хүмүүсийн илрүүлж чаддаггүй хэргийг олж өгдөг гэж сонсон. Аргаа бараад л ирж байгаа юм байлаа л өөрхий. Акумагийн сонирхлон төрж энэ хэргийг хүлээн авч ажиллахаар болж байгаа нь сонноос Акума гэдэг нь Японоор чөтгөрийг бэлэгдэг нэршил юм байна лээ. Хина мань хоёрыг дагуулаа гэрлүүгээ авчирч өрөөлөө нороход дүүрэн жаадтай зорогнууд өгсөн хүний өрөө юу гэлтэй бүх зүйлийг нь агуулсан байсныг хараад Акума шууд надад нэг шарив хийгээд ирээч. Яг ингэж хэлдэггүй л дээ ер нь жоохон дэрэлгсэн маяг хэлдэг юм гэж хэлээд хийсэн шаривыг эдэж дуусаад жоохон яриад сууж яснаа орондоо гурнартал. Тэ манай хүн дараач өөхөх хүн байсан юм байлээ. Ямар ч тач нэг сахиусагууд наадхаа биенээсээ битгий салахаараа гэж хэлчихэд яваад өгчдөг. Шөнө нь мэдээж юу юм болгон тодорхой. Маргааш нь Акума дээр яг өөхөгчс мэд шиг заорж ирж идэг. Найзынх нь өгсөн байршил дахиад өөр 3 хүний өгсөн байршлыг газрын зурагт дэлгэрүүлээд харахад 6 өнцөг дүр сүсээд энэ одоо голд байгаа юмыг хамгаалаад байна гэж хэлхийн зэрэгцээ. Энийг өөр өнцгөөс харвал одоо одны хэлбэр тээж ойж болно гэж яддаг. Ямар ч тач маргааш 5 цагт хүрээд ирээ. Тийшээ явах үгүйч харж иж болё гэж явуулчихдаг байхгүй юу? Яг 5 цагтаа ирсэн чинь шатан дээр нэг атман гэхээргүй хөөрхөн охин тэрвэрсэн муур сууж идэг. Бишээ хөөрхөн охин муур тэрвэрсэн сууж идэг. Яаж арах вэ гэж байжсэн ашгүй манай хоёр ардаас нэрээд хөөрхий түрээсээ нэх гээд энэ дэвтэн сууж байгаа юм байлаа л те. Яг хөө энэ хоёрдоо л одоо атман юм байлээ. Орч чадахгүй гадаана нь хүлээж явсан нь бас учиртай. Орох гэхээр одоо Жон Дов гэдэг фигурнээс айдгал юм байлаа л те. Удалгүй ээжнэр жохноо аваад Акуматай мэдлчихэд яваад өгдөг. Манай гурав дотогш орж за тэгээд газрын зурагнаас харж байгаад эвгүй байгаа Хинагийн найзын ингээд очихоор болж байгаа. Байшингийн гадаа ирэхэд ээж нь бүр айцсан өрөөнөөс гарахгүй байгаа. Чамтай бол уулзаж магадгүй л те. Гэхдээ л болгоомжтой байгаарай гэж хэлхийн зэрэгцээ яваад ордог байхгүй. За тэгээд энгийн хэрэг биш гэдгийг тодорхой болж өнөөх чөтгөр сүнс хүний бие чүглж болдгоо гэдгийг харуулдаг. Акума аврах тэмдэг дурсан ч Акумагийн аав нь хурж ирж манай хоёрыг аварч байгаа нь яг ч төрсэн аав нь бол биш ээ. Одоо өргөж явсан аав юм билээ л те. Угаасаа тэр ус мүснийх нөнгийг харалтай. Өөрөө өнөөхөн эмлэгцээр чажууд нь Хинаас авна. Үсийг нь савнаж явахдаа өнөөх сахиусыг өгөөд салгаж болохгүй шүү гэж хэлсээрээтэл салгацдаг байхгүй. Акумачин бүгдийн айл эрт мэдсэн нэг их тоос юмгүй байгаа дахаар нь Мефисто уурлаад дахид чамтай уулахгүй хүний амнаас ярдаад байхад ямар муухай хүний сэтгэлгүй новшвэ гэд гэрлүүгээ их л ууртай нарахгүй ирээд хоолоо иддэгэ. Ээж аав ч ингэж байгааг нь анхудаа харсан биш гээд бас л нэг тоодоггүй л дээ яхав. Мэдгүй. Өнөөх Дроймоныг хоол идэж явах зуур нөгөө тал жинхэнэ чөтгөрийг нь олдсон. Тэр чөтгөрүүд нь Хинагийн аав ээж нэдэг. Үхийн таван дээр Мефистог дуудаад Мефисто ч аварт ягаад аав ээж нь чөтгөр вэ гэдгийг Хинагийн өрөөнд ороод тайлбарладаг. Анхудаа Хинагийн өрөөнд орж ирэхэд нь хэлсэн дээ. Өгсөн хүний өрөө шигээ гэд. Тэр нь нэрнгэсэл үнэн заяо. Энэ хоёрын охин нь нэрнгэсэл залхуу байдлаар өгцөн. Тэгээд гуниж явж байхдаа охиноо амьлуулж оронд нь өөрсдийнхөө сүнсийг өргөцсөн юм байна лээ. Охин нь бас чөтгөрлөлтөө ихтэй охиныхын сүнс тухайн чөтгөрөөс одоо хэд дахин илүү яваараа илүү гэдэг нь сайн мэдэхгүй л дээ. Чөтгөрийгөө дартсан тэгээд Акумач тэр бүгдийг мэдсэн доторх чөтгөрийг нь сууллаж байх ёстой байрлал нь явуулдаг. Сонноос энэ шулмын нэрийг Греймори гэдэг баггүй юу? Ер нь мэдчихэд илүүдэхгүй дээ. Цааш дээр 8 их сонсогдно. Манай хоёрч ажиллаа дуусгасан болохоор гоймондож за яг үүндээ Акумаг боолгож явахт нь авардаг баатар маань одоо нэг ширхэг грамм авч өгөөрэй гэж хэлээ. Тэр өөрийгөө л дарж байгаа заа юу. Нэг тийм гоймонд дуртай даа. Хэрэг дуусаж Акумач өнөх номоо уншаастай. Аав нь яриа өдөх гэж үзлээ. Нэг л болж өгдөггүй. Тэгээд яриан дондороо Аз жаргал гэж чиний хувьд юу вэ гэж байна. Энэ удаа захиалга өгөх хүн маань нилээн том бияатай тэгээд бүр асар баян нэг бүтэхгүй нөхөр байна шүү дээ 10-аас те. Энэ нөхрийн өгсөн ажил нь болохоор одоо хүн хоол хүнс хоёр салшгүй холбоотой. Энэ удаа би сатаныг байхыг амталмаар байна гэснээ. Амар эвгүй дуурс муугараа тажиудаагаа хөшөөгөө долоож малгоод ер нь л нэг тийм эвгүй нөхөр заяа. Сатаныг өргөлгүйгээр дуудах их бэрх.
Мефисто ч харангуйтаа Акумаг дагуулаад зугатаа гэж идэгч доошоо харахгүй нөхрөө унагчдаг. Асар баян юмчаад энэ зэрэг юм байх л байлгүй дээ. Тэр нь яж яг зүгээрт нэг харахгүй нөх биш дотроо мангастай. Энэ мангаснууд нууг нь хүн байсан л юм байлээ. Гэхдээ манай хоёр шиг сатаныг дуудах гэж байгаад бүтлгүүдэд ийм мангас болтгоос юм байлээ. Акумач ажилдаа орж харин нөгөө талд Мефисто амьд гараад ирлээ шүү. Тойрог бэлэн бол сатаныг дуудахад аль хэдийн ирсэн байж. Гэхдээ өнөөх үйлчлүүлэгчийн бие дотор ирсэн байдаг. Өнөөх сатан нь бас хэтэрхий ухаантай байлаа гэж сатаныг бол дийлэхгүй юм байлээ. Гэхгүй. Ямар ч тач манай хоёр амьд гарч өнөөх сатан нь ч манай хоёрыг зүгээр явуулцдаг байхгүй юу? Энэ удаа аль дээр үе таардаг. Ер нь бол манай энэ дөрөв нэлийн дотно байхгүй юу? Тэгээд байрныхны эзэн эмэгтэйгийн нөхөр нь хүнд өртөө. Тэгээд мөнгө зээлүүлсэн хүн нь ажил өгөхөр ирж байгаа юм байна лээ. Ямар ч тач манай хоёрыг алан тал нь өөрөө өг гэж орж нэхээгүй. Харин өгсөн ажил нь болохоор манай нэг нэ за эвгүй нэг кино найруулсан юм аа. Тэр өөрөө хэлэхдээ харагдсан кино. Манчин чөтгөртэй гэрэн хийм байж найруулсан кино гэдэг. Тэр харагдсан киногоо олны хүртэл болгож одоо гаргаагүй ганцхан өөрт нь л байдаг кино юм шиг байл. Тэгээд ямар ч тач тэр харагдсан киног олж өгөхийг манай хоёроос хүсэж байгаа юм байна лээ. Тохиролцож ажлын авааруулаад байж тал ханаас ч юм Грейморыг их чөтгөр өнөөх чөтгөр штэ гарч ирээд манай Акумад яг ингэж хэлдэг байхгүй юу? Улаан зүрхний чамд тал байна. Чиний энэ их юм үдсэн зүрхний чинь ядаж талыг идэж үзмээр байна. Оронд нь чиний хэлсэн бүгдийг чамд өгөхийг сонсоод Акумач тохиролцоод хариуд нь нөгөө одоо харагдсан киногоо олж өгөхийг хүсдэг байхгүй юу? 0 орон хугацаанд л өнөх Грейморын чинь киног нь олоод ирдэг байхгүй юу? Киног нь үзүүлтэл өнөх баян ах хүчин уйлжин. Киног үзэж дуусаад хуурцгийг шатаад яахад гэсэн чинь манай хоёр яг үнэндээ сайн найзууд биш. Нэг салбарын хүмүүс ялангуяа энэ баян ах нь төрөний кино найруулагчдаа ер нь нэлийн атаархдаг болж таархаас гадна өгдсөн байхтай хүртэл миний дээр хүмүүст магтуулж явж байдаг атаархаад хийж чадах зүйл нь одоо болох шилдэг киног нь шатааж л байгаа юм байлээ л дээ. Энэ хүний хувьд хийж чадах зүйл нь одоо киног нь шатах байгаа байхгүй ямар өрөвдөлтэй байгаад даан чудлгүй баян ах маань өгчдөг л тээ. Тэгээд артаас нь гэмт хэрэг уунаас амиа хорлсон гэх дуудлагаар очсон чинь ягаад ч амиа хорлсон байх боломжгүй байдлаар өгцөн. Тэгээд манай хоёр дахиад нэг эзэнгүүрийг дааж охоруулж байгаамаа. Байсангийн хаалга дээвэр гэд бүхий л юмын түрээсийн эзнээс асууж аваад даав байхаар нь татсан чинь дотор нь ихэд эвгүй үхэлтэй тохон дондороо хадаас шиг маягийн төмөр чихүүлсэн мэдээж Акума болсон. Тэр төмрийг авч байгаа. Аав дээр ирж нөх төмрийг асуухад чөтгөрийн төмөр гэжээ. Акумач төмөр танил харагдаж байна гэхин сонсоод ууг нь одоо бэксторийн анимны хууль дагуу гарах ёстой л дөө. Гэхдээ л гардаггүй айгуу сан. Ямар ч тач хэргийг үйлдсэн үнийг өнөөхөл яаж хийж яагаад алдаг гайхаллаараа олоод хамгийн чухал хэсэг нь Акума эвгүй тэмдэг тамгаа зураад дээрээс нь хадаасаа борлуулахад цааш нь дөрвөлөх одоо баргал чөтгөрүүдийн хаан гэх юм уу та тэр чөтгөрийг хүний ертөнцид болох тэрхүү хоттой дуудчихдаг байхгүй юу. Нэлийн сүртэй үн юм шиг л аавынх нь хизээч унтардаггүй лаан унтарч мунтраад. Энэ удаагийн хэрэг болохоор бас л чөтгөрт эзэмдүүлсэн яг л нөгөө замд нь таасан хүн болгоныг алан шүү гэдэг киноны дүр байдаг да. Яг тийм дүр тэгээд манай алуурчин хүүгийн хандыг дээрхаар хаа байсан дарахнаас нэг Акума гэдэг нэртэй хүү ирж байгаа. Боодлын өрөөнд аллаг гарсан болохоор тэнхин камернуудыг харахад аллаг болсон өрөөнөөс хэрэгтэн маань гарч харин зөрөөд room service буюу одоо өрөөний үйлчилгээ рүү нарсан байдаг. Тэр ч болалгүй бүр хохирогч маань 3 хоногийн дараа зөв-зөвөр гарснаа нэг хоолны газар чихэртэй бин хүртэл идэж байгаагаар бичлэг нь хүртэл камерт бичигдсэн байдаг. Манай хоёр ч одоохондоо ямар ч сэжүүр олоог болохоор төр хойшлуулад ойрхон хоол илэхээр төрөний харагдах хоолны газар ороод суудаг байхгүй юу. Тэгсэн чинь яасан гэж Акума чихэртэй бин дуртай штэ. Тэгээд захиалга гэсэн чинь чихэртэй бим биш харин нэмгхэн нэг одоо хоол байхаас гадна тэрийг нь халаас харахад яг л одоо сайхан бин шиг л харагдаж байгаа юм л да одоо ширвэн гэх юм уу. Халаас харахад ширвэн шиг харагдахаар хоол иж таарж байгаа. Тэгж хоорондоор өнөөх гарцсан дахиад нэг хүн ухаан ичдэг. Тэгснээ айсан ч шинж байхгүй нэгийг би аргалж чадсан юм чи хоёр дахь асуудалгүй гэж хуцсан юм да. За ерөнхий хүн байсан бол өгцөн байгаа л та. Гэхдээ өрөөнд нь орж исэн хүн харамсалтай нь одоо хүн биш Грейморыг өнөөх чөтгөр нь байдаг. Акума тэр хоёр орж ирээд үйлдэл дээр нь байраад авч байгаа. Дараагийн хэрэг нь одоо хэрэггүй өдөр гэж баг байдаггүй маашаа. Өрөөнөөсөө сургууль төгснөөс хойш гараагүй өрөөлөгөө нарч оруулаагүй найз маань эвгүй байгааг би харсан. Таныг тиймэрхүү эргийг мэрэгсэн гэхээр нь одоо сонсоод ирлээ
гэж яддаг байхгүй юу. Очоод үзтэл яалтчгүй жүжигэр сусандаа баригдсан мэл байгаа юм л да. Байрны эзэн эмэгтэйгийн охин нь нэг найзыгаа дагуулад өнөөх найз нь би нэг жүжигэр болох хүсэлтэй байгаамаа. Таны одоо хүүхэд чинь хагас хүн болохоор та жүжигэр одоо яаж болох вэ гэдгийг мэдэх байхаа гэж бодоод тэн дээр ирсэн юм аа. Хариулт өгөхөөс нааш бид хоёр явахгүй гэж хэлээ. Бүр дураарай. Ах чих нэртэйгээ танилцсан өнгөрсөн амьдралсан баларсан түүхээ бүхий л цаг хугацаагаа ярьсан ч явахгүй болохоор гарч алхлаа гэд гараад явсан чинь стил мань хоёр дагаас тавьж байгаа. Нөгөө талд Акума Мефисто хоёр жинхэнэ ажилдаа орсон эд алалцаж байхад аав нь залгаж яг алуулахын даван дээр байж ирсэн ч аав нь гарч иж тусалдгаа. Гэхдээ одоо хорогдсон нь мангар ихий заяа. Зөвөр нэг тоглоомны алдартай дөрөөс болоод одоо хорогдсон сүнсээ дартсан байж идэг бал. Дараагийн ажлын захиалга нь бусдаас арай өөр. Энэ удаа нэг хүний амьдралыг харуулж эхэлж байгаа юм л та. Тэр нь ч бас зүгээр нэг хүн биш ээ. Хөөрхөн зохиол энтер бичигдэхээс гадна байрны эзний нөхөр нь байдаг. Уг нь нөхөр маань бид хоёрыг хайж явсан гэж л одоо манай хоёрт хэлжсэн юм шиг байна лээ. Гэхдээ яг үнэн утга учир нь одоо энэ хэрэгээс харагдах байхгүй юу? Ямар ч тач нөхөр нь эргээд ирсэнд эхнэрээс нь илүү баярлах Мефисто тэгээд угаасаа юу ч надад наалтах юм байсан гэх зэрэгтэй Акума хоёр маань өөрийн адил энэ хэргийг хүлээн авдаг. Тамчууд нь тэгдэм байж. Тэгвэл хөөхт нь болох Мё гэх охин яг харин эсэргээрээ аавыгаа орц хороггүй алуусанд нь нэг их тийм таатай биш байсан ч манай хоёрт нэг даалгавар давхар өгдөг. Аав маань яагаад орц хороггүй ээж бит хоёрыг орхиод явсан бэ гэдгийг надад олоод өгчхөө. Тэр нь үнэхээр тийм их ойлгож болохоор асуудал байвал би аавыгаа уучлахад билээ гэж яадаг. За тэгээд өмнө нь туслаж байсан хүмүүсээсээ сургалаж үзтэл манай хүний ихний үзүүрийг атгаад авчдаг байхгүй юу? Ер нь бол тавчхандаа асар их мөнгөний өрөнд орцсон. Тэгээд жирэмсэн ихнэрээ тэжээхийн тулд хүүхдээ бас хоол гарах удахгүй төрөх гэж байгаа хүүхдээ хооллохын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. Яг тэр үедээ нэг зохиол хийсэн юм байна лээ. Зохиолоо гоё болгохын тулд алхаж явах замдаа дамагт гарах Родриго Жексон чөтгөртэй гэрээ хийж гэрээнийх нь болдлон би байхаа бүх зүйлээ танд өгье. Оронд нь түүхэнд үлдэхэр ганцхан зохиол бичгээд осол гэдэг гэрээ хийсэн юм лээ. Тэгээд тэрийг нь Акумач хүмүүсээс сураглаж ихнэрээс нь асууж эцэст нь төгсгөлт нь одоо өөртөө нуулж үннийг хэлүүлж тэр жүтгэрийг зайлуулах ажиллагаандаа ордог. Бөө юм болж бол ямар тааж зохиолоо бүрэн дуусаагүй юм чинь бидэнд цуцлах эрх бий гэж хэлээ. Жүтгэрийг соллож зохиолч маань гэр бүлтэйгээ 5 жилийн дараа дахиж уулзаж байгаагаар ямар тааж төгсдөг. Гэхдээ аним маань биш. За төгсгөл нь ерөнхий бүгдийг нь тайлбарладаг л та. Гэхдээ хоёр анги нь хэрэггүй болохоор шууд төгсгөлийг нь бацаад яриад үгүй заа юу. Угаасаа товчлол юм чинь те. Акума гэдэг хүн нь Stranger Things дээр гардаг шиг нэг улаан өрөөнд нүднүүдээр дүүрэн тэнд нэг далавчтай ерөнхий бүх хорон уйлыг хийдэг нөхөртэй цуг байж байхад нь гаднаас Мефистогийн аав нь тэгээд үргэж явсан аавтын цуг гаднаас далавчтай нөхрийг устгах гээд хамгийн гол нь тэр улаан төлхөөрийг зохих гэж байсныг болиулаад улаан далавчтай хүн болох чөтгөрийн ганц сул тал буюу Соломоны лимб гэх одоо зүйл авчирсан харамсалтай тэрийгээ тэндээ алдсан баггүй юу. Тэндээсээ яйл игээд амьд гардаг ч эрэхтэй ганцаараа бус Акумаг явуулсан л юм байлээ л дээ. Мефистоныг ангитэр чиний амьдралаа хэдэж байсан хамгийн амттай ширвэн хиний ширвэн байсан гэдэг дээр санаж чадахгүй байх гэдэг хариулт өгдөг байхгүй юу. Яг үний эрэхтэй хамгийн амттай ширвэн нь яг одоо идэж байгаа хэдий өргөж явсан ч чин сэтгэлээсээ хайрлан өсгсөн аавынхын ширвэн байжээ гэдгийг ухаарч л байгаа юм л та. Аав нь хэд хоног чимээгүй байсан өнөөх очисон газрыг яаж устгах вэ? Яаж битүүмжлэх вэ гэдгийг олох гэж явсаар байгаад өөрөө тэр чөтгөртөө баригдаа тэндээ хорогдчихдог. Акумач тэрийг нь мэдрээд юм уу мэдээд аавыгаа аврахаар яг ч аавыгаа аврахаар биш л те зүгээр тэр чөтгөрийг зайлуулах гад өнөөх газрын битүүмжлэгээ тэхийн тулд мэдээд тусламж хүн хүч хэрэгтэй. Тэгээд аргаа бараад Креморигоос асууж өнөөх оронд нь зүрхээ өгнө гэхэд хоёулаа одоо тохиролцоод зүсвэржил байгаа. За тэгээд Наруто дээр гардаг шиг Мадаратай тоглолтож байгаа хэсэг санаанд орчмороо нэг нэгэндээ дуслаад чихтэйхэн толдож байхдаа лимбэ унгаж хаглаад тэр ч бололгүй Мефисто улаан далавчд сүлбүүлж Акума Мефистогийн хэрвээ би жүтгэр болоогүй бол намайг шууд алаарай гэх нь бодон шууд л бодчихдаг. Огт сэтгэл хөдлөлгүй Акума маань тэр үед анх удаа уйлж олон жил тоглож чаддаггүй байсан лимбигээ буцаж өвлүүлж өдөөс нь харан тоглож улаан далавчд жүтгэрийг ялж бүх зүйл буцаад хэвэн болсноор аним манад зэрэгэлтэй дуустдаг. Иргэн ертөнцийн ирэхэд бүгд өрөөс харуул 9 минут байсан ч Акума хэлсэн амандаа хүрэн чөтгөрт өөрийнхөө зүрхийг өгөж байгаагаар аним ман өндөрлөж байгаа юм да. Ерхий юм байна да.
Энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Намайг дайхыг хүсвэл энэ дээр харагдах нэрийг Instagram дээр хайгаад дагаарай. Тэгээд дараагийн бичлэг нэх утахгүй тад босоод ирэх чинь орцсон байх болохоор цаг алдахгүй тулд subscribe бадараа түлээж аваарай. Тэгээд баярлалаа.